Самсung залуус MGO Private Fitness та бүхэнд энэ өдрийн мэдээг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би та бүхний асуусан зүйлийн тухай бичлэг хий гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн сэдвээр аль булчин ямар булчиндээ хамт хийвэл зүгээр вэ гэж хүмүүс их олон удаа асуусан байлаа да. Тэгэхээр өнөөдөр тэрний тухайд ярьж байгаа мэдээд өгье гэж бодож байна. Тэгэхээс өмнө би та бүхэнд өөрхийн бэлтгэлээс бас MGO Private Fitness-ийн ирээдүйн ба нэмэх бичлэгүүдийн тухай жоо мэдээд өгье гэж бодож байна. Одоохондоо би яг жимд бичсэн бичлэгүүд бол оруулахгүй байгаа. Ягаад гэвэл надад ер нь авсан бол шинэ бичлэгүүд бол байхгүй байгаа. Тэгээд тэгсэн шалтгаан чи та бүхний мэдж байгаагаар би сахин бол шинэ газар руу нүүсэн. Тэгэхээр нүүсэн газрын одоо явж байгаа жим болохоор жоохон юу байгаа хүн ихтэй. Тэгэхээр хүн ихтэй болохоор яг тэр ордны болохоор чи би нэг бол хүн бичлэгээс нэг бол би тэр камерыг хөл дээр тавиад тэгээд яг бичдэг байсан өөрийгөө. Тэгэхээр одоо бол тийх бол боломж бол маш хэцүү болсон. Яагаад гэвэл хүн ихтэй болохоор альбаны газар тавихад яг хүний зам сааданд бол тэг болох гээд байгаа. Дээр нэмээд тэр чинь бас их жижигхэн жим байгаа. Яг урдны жимээс бол заавал илүү багтай. Тэгээ бас 24 цагийн жим биш. Тэгэхээр шөнийн өглөөний 6 гэж онгоод оройн 11 гэж хаана. Тэгтээ тун утахгүй одоо нэг шинэ жим бол ойрхон нээгдэж байгаа. Тэгээ тэр шинэ нээгдэж байгаа жим бол хөвчтөн хуучин сургуулийн жим гэхүүд old school гэхүүдээ нэгсэндээ жинхэнэ сериус өргөдөх хүмүүс зориулсан жим гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр жим яах вэ гэвэл нэгт болохоор 24 цаг онгорхой өдөр болгон 7 хоногийн 7 хоногт онгорхой дээр нэмээд 24 цаг амбас дээр нэмээд бичлэг хийхэд бол чөлөөтэй гэж бол эзэн нод хэлсэн. Би эзэнтэй нь уулзаагүй л гэхдээ эзэн рүү би мессеж бичсэн Facebook-ийн фан пэйж нь байгаа. Тэгээ мессеж бичгээд бол хоёр зүйл асуусан та бүхэн 24 цаг онгорхой юу? Тэгээ бас та бүхэн бичлэг хийхэд бол ямар нэгэн асуудал байгаа юу гэхэд бол 24 цаг онгорхой гэж хариулаад тэгээд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол миний хувьд ба та бүхний хувьд бол маш сайхан мэдээ гэж би бол бодож байна. Яг би та бүхэнд зөндөө бол бэлтгэлийн бичлэгүүдийг бол одоо оруулж болно. Заавал ингэж ярих бол алга бол байхгүй болсон. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ гэж үзсэн. Дээр нэмээд 24 цаг онгорхой болохоор би бол ихэвчлэн шөнийн 12 цаг гэхэд бол тийшээ явж болно. Одоогоор би ихэвчлэн зарим үед яг ажил бол өдрийн ажил барагдахгүйгаас болж би бэлтгэл бол таслах өдөр ганц 2 удаа бол гарч ийна. Тэгэхээр яг л жим 11-ээс хаач гарчин таслахаас өөр аргагүй болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол 11 сарын 24. Тэгээ энэ жим ерөнхийдөө бол ойролцоогоор нэг 12 сарын эхнэр бол нэгт юм онгоох юм шиг байна. Тэгээ өөрөөх юм би одоо хувийнхаа тухай жоо юм ярив. Одоохондоо бол би бол жингээ яг нэмж нэмээгчгүй хасаачгүй нэг байрандаа бол сууж юм да. Тэгээ одоохондоо одоо өнөөдөр 24 тэгэхээр баг 8 хоногийн дараа бол миний төрсөн өдөр болно. 12 сарын 2-нд бол миний төрсөн өдөр болно. Тэгэхээр би төрсөн өдрөөр нэг торт нэг гайгүй их хоол идээд тэгээд тэгснээс нааш төрсөн өдрийн дараач өдөр 12 сарын 3-нд би яг жингээ асч ирхнэ. Тэгэхээр яг тэр юу гэсэн үг вэ би та бүхэн жин асалтын тухай маш олон мэдээлэл бол оруулах болно. Тэгээ оруулахаас гадна би та бүхэнд өөрөө амь жишээ болж яг харуулна гэсэн үг шүү дээ. Би бас яг адилхан тэр хэлж байгаа маа дагаж игээ тэгээ яг үр дүн гарч ийн гэдэг бол амьдаар нь бол харуулна шүү дээ. 7 хоног болгон би та бүхэнд яг бие бол харуулах болно. Тэгээ яг аль хэсгээс өөх хасагдаж байна, аль хэсгээс хасагдахгүй байна. Миний бие яаж өөрчлөгдөж чинь ядар байна уу, ядрахгүй байна уу, дасгалын хуваарьнда өөрчлөлт оруулж ийн үгүй юу энэ төргээд янз бүрийн тухай мэдээд өгөхөөс гадна би та бүхэнд амь жишээ болж харуулахаараа бол давуу талтай. Тэгэхээр тун удахгүй бол тэгжийн асалтын тухай бол маш олон мэдээлэл бол орох болно. Тэгээ энийг дамжуулж хэлэхэд бол би та бүхний бичсэн бүх юмыг бол уншдаг шүү. Хариулдаг бол болохоос би бүгдийг ч юм бол уншдаг шүү. Тийм учраас та бүхэн тэр би хариулахгүй бол дахин бичээлээ тэгээд би эртч оройч бол хариулна. Тэгээд тун удахгүйс асуулт хариултанд хариулсан бичдэг бол гарах болно. Тэрийг арай бичиж амжааг байна. Тэгэхээр яг бол сэдвүүрээ орцгоё. Ямар булчиндээ хамт хийвэл зүйтэй вэ, тохиромжтой гэж та бүхэн асуусан байгаа. Тэр зав муутай хүмүүс одоо шууд бол эхэндээ бол хэлчихээ. Ер нь миний бодлоор бол шүү дээ. Миний хувьд бол хамгийн тохиромжтой айл булчиндээ хамгийн тохиромжтой хувьд юу вэ гэвэл цээж 3 толгойтой хийчин. Нурууга 2 толгойтой хийчин. Тэгээ мөрөө энэ юутай хийчин. Trapezoidтэй хийчин. Тэгээ хөлөө бол дангаар нь бол хийчнэ. Энэ бол
хамгийн тохиромжтой хувилбар гэж би хувьдаа үзэж байна. Яагаад вэ гэвэл ингэснээрээ та бүхэн тэр булчингаа маш богино хугацаанд маш олон удаа хийх боломжтой гэсэн үг шүү дээ. Ямар булчиндээ хамт хийвэл зүйтэй вэ, тохиромжтой гэж та бүхэн асуусан ба. Тэгэхээр энийг мэдхийн тулд та бүхний мэдэх ёстой ер нь хэдэн зүйл байгаа, ойлгох ёстой хэдэн зүйл байгаа. Тэгэхээр юу тэр нь хоёр төрлийн бол дасгал бол байдаг шүү. Нэг нь болохоор үндсэн дасгал, нөгөөх нь болохоор тусгаарсан дасгал гэж байгаа шүү. Тэгэхээр ямар дасгалыг үндсэн дасгал гэж хэлэхгүйгээр ихэвчлэн нэгээс олон булчин зэрэг ажилласан, зэрэг орсон дасгалыг хэлнэ шүү дээ. Жишээлбэл одоо deadlift, squat цээжний шахалт энтергээс нэгээс олон булчин зэрэг орсон дасгалыг бол юу гэж хэлнэ шүү дээ. Үндсэн дасгал гэж хэлнэ. Тэгэхээр үндсэн дасгал чи одоо жишээлбэл цээжний хөвсөд шахалтыг хийхэд чинь өөр чинь мөрний чи урт толгой орно. Дээр нэмээ өөр чинь цээж чи орно. Дээр нэмээ өөр чи 3 толгой орно. Тэгэхээр өөр цээж их чинь 3 бус цээжний шахалт хийх чинь 3 булчин бол зэрэг ажиллаж чинь гэсэн үг шүү дээ. Ажиллаж цээжээ шахах чинь гэсэн үг шүү дээ. Нурууны дасгал бол яг адилхан. Нурууны дасгал хийх чинь ямар дасгал хийж байгаас чи хамаарч юу өөр чи 2 толгой чи орно, нуруу чи орно. Дээр нэмээд энэ одоо юу гэх юм бэ? Angular trapezoid гэж хэлнэ. Яг энэ бүтчин шүү дээ. Эн чинь бол бас давхар орно. Ямар дасгал хийхээс ч харна. Зарим дээр нь болохоор чи эн чинь бол орохгүй, зарим дээр чинь бол ордгоо. Тэгээ тусгаарсан дасгал чинь болохоор нэг булчин ганцаараа л ажиллаж чинь гэсэн үг шүү дээ. Одоо хоёр толгойн шахалт чинь бол зөвхөн хоёр толгой чи ажиллаж чинь. Тийм дасгалыг чинь бол тусгаарсан дасгал гэж хэлнэ. Тэгээ хоёр дахь мэдих зүйл юу вэ гэвэл bodybuilding эдгээр хүний бие чинь ер нь хоёрхан хөдөлгөөнд бол хийдэг. Нэг нь болохоор түлхэх хөдөлгөөн, нөгөөх нь болохоор татах хөдөлгөөн. Тэгэхээр та бүхэн альва нэгэн дасгалаа хийж явахдаа өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөө яг тэр дасгалаа хийхдээ өөрөө бодож асуух хэрэгтэй. Өөрөө тэр хийхдээ түлхээд байна уу? Үгүй бол татаад байна уу гэдгийг яг мэдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл мөрний шахалт хийж байна. Мөрний шахалт хийхдээ та бүхэн түлхээд байна уу, татаад байна уу? Мэдээж түлхэж штэ дээшгээ. Цээжний шахалт түлхэж байна. Харин нурууны дээрээс доош энэ lat pull down штэ. Энэ дасгалыг шин та бүхэн яаж юм чи доо дээрээс доош татчих штэ. Ийм нурууны дасгал шин яаж татчих. Энэ нөгөө trapezoid-ийн ийм дасгал байгаа гэж яаж татчих штэ. Тэгэхээр та бүхэн дасгалаа хийхдээ ямар бүлэгт орж ийнэ мэдэх хэрэгтэй. Хоёрхан бүлэг байгаа ш. Нэг нь татдаг бүлэг, нөгөөх нь түлхдэг бүлэг. Тэгэхээр одоо энэ тэр түлхэх бүлгийн тухай ярих. Тэгэхээр ихэвчлэн түлхэх бүлгийн альва нэгэн дасгал хийж явах чинь ихэвчлэн цээж чи ордог. Бас мөрч чи ордог. Тэгээ бас 3 толгой ч юм бол ордог. Одоо жишээлбэл мөрний энэ дээшээ шахалт чинь өөр чи мөрчин бол заавалчгүй орно. Өөр чи 3 толгой шиг бол заавалчгүй орно. Тэгээ өөрөө бас ямар өнцгөөс хийж явах чи хамаарч өөр чи цээжний чи дээдлийн хэсэг чинь бол орно. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ихэнх түлхэх хөдөлгөөнд чинь мөрчи ордог, цээж чи ордог. Тэгээ 3 толгой ч юм бол ордог. Одоо харин татах бүлгийн тухай яриад байна. Ихэвчлэн татах хөдөлгөөнд чи өөр чи 2 толгой ч ордог, өөр чи нуруу ч ордог. Тэгээ өөр чи traps ч юм бол ордог, trapezoid ч юм бол ордог. Тэгээ бол хөл бол бас байгаа шүү дээ. Хөлөө бол ер нь аль булчинтай хийх энэ төр гэж бодох бол шаардлага бол байхгүй. Хөлөө бол ер нь тэр чигээр бол хамтдаа бол хийхэд болно. Нэгсэндээ хөлөө бол хөднийхөө тэр quads байгаа шүү дээ. Hamstrings байгаа, тэгээ calves байгаа. Тэгээд glutes байгаа шүү дээ. Тэгэхээр хүний тэр бүх булчныхаа бүлгүүдээ нэг өдөрт нэг доор хийчихнэ гэсэн үг шүү дээ. Тэгэж аль булчинтай хамт хийх энэ төр гэж бодох бол шаардлага бол байхгүй. Тэгэхээр одоо биднес үндсэн дасгал тэгээд тусгаарсан дасгал дээр нэмээд түлхэх хөдөлгөөн, татах хөдөлгөөний тухайд мэдсэн байгаа. Тэгэхээр одоо бол аль булчингаа хийх тухайд яриад. Тэгэхээр одоо биднес яг мэдчихлээ шүү дээ. Яг цээжээ хийхэд чинь 3 толгой ч ордог. Дээр нэмээд мөрний чинь урт толгой ч ордог. Дээр нэмээд өөр чинь цээж чинь бол ордгоо. Тэгэхээр цээжээ хийчтэй. Тэгээ маргааш нь болохоор 3 толгой хийгэр чинь тохиромжгүй байгаа шүү дээ. Ягаад гэвэл өмнөх өдрөө өөрөө цээжээ хийчтэй. Тэгэхээр цээжээ хийх чинь 3 толгой чинь 2 дахь булчингаараа дагалдаж давхар ажиллагдсан чинь ядарсан байгаа шүү. Тэгэхээр маргааш нь өөрөө 3 толгой чинь гүйц амарч амжаагүй багт чинь өөрийгөө нөхөж сэргээж амжаагүй багт чинь өөрөө 3 толгойгоо хийхэр чинь болохгүй байгаа. Тэгэхээр яг засгийн яваараа гаргахтаа яг өмнөх өдрөө яг хийгээгүй булчингаа яг дараач өдөр нь хийвэл илүү зүйтэй, илүү тохиромжтой. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө 3 толгойгоо тэр өмнөх өдрөө хийсэн бол маргааш өдрөө бол хийх бол хэрэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө альва нэгэн булчингаа яг өмнөх өдрөө ашигласан бол яг маргааш өдрөө бол хийгээд бол дими одоо өөрөөр хэлэх юм бол өөрөө одоо 3 толгойгоо хийчтэй гэж бодъё. Өнөөдөр 3 толгойгоо дангаар нь хийчтэй гэж бодъё. Маргааш нь цээжний цээжээ хийхэр чи буруутж байгаа. Яг өнөөдөр өөрөө 3 толгойгоо хийчтэй 3 толгойгоо ядарсан байгаа. Маргааш нь бол гүйс хөгжиж бол амарч амжиж чадахгүй шүү дээ. Яг 48 цагийн хугацаа амралтаа бол өгөөгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр 3 толгойгоо хийчтэй маргааш нь цээжээ хийхэр чин
3 толгой чинь ядарсан байна шүү. Тэгэхээр цээжний өдөр чинь бол амар муу байна. Өөрөө яг тэр энгийн үедээ шахаж чаддаг жингээр бол шахаж чадахгүй. Тэгэхээр тэр хөдөлгөөнд бол байгаа шүү дээ. Түлхэх хөдөлгөөн, татах хөдөлгөөн. Тэгээд тэр татах хөдөлгөөн, түлхэх хөдөлгөөнд ямар булчнууд орж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр тэр булчин чи орчлоо гэж бодоход дараач өдөр нь бол яг тэр дагалдаж орсон булчин гол хийхгүй гэсэн үг шүү дээ. Ядаж хийхгүй гэсэн үг шүү дээ. Нэг өдрийн амар төгсгийн дараа бол хийж болно. Биднээс тэгээ ер нь дасгалын яваад аль булчингаа хамт хийх гэдгийн тухай бодохын тулд ер нь та бүхэн дээр булчиндаа нэг өдрийн амралт өгөх хэрэгтэй бай. Тэр хоёр дахь булчингаа дагалдаж ажилласан булчиндаа нэг өдрийн амралт өгсөний дараа бол хизээж хийж болно. Тэгэхээр та бүхэн өнөөдөр цээжийн хийжтэй гэж бодоход 3 толгой ч юм бол дагалдаж ажилласан шүү дээ хоёр дахь булчингаар. Тэгэхээр та бүхэн 3 толгой ахиж хийж болохоо өгөөд нэг өдөр амралт өгөөд тэгээд дараач өдөр нь хийвэл илүү тохиромжтой хамгийн тэгснээр бол өөрөөр хэлэх юм бол хамгийн хурдан үр дүн гарна гэсэн үг шүү дээ. Өөр нэг зүйл юу вэ гэвэл та бүхэн хоёр дахь булчингаа дагалдаж ажилладаг булчингаа тэр өдөртөө хамт хийвэл хамгийн тохиромжтой. Одоо тэгэхээр өөр цээжний шахалт хийгээд та бүхэн одоо мэдж байгаа шүү 3 толгой шиг ордог гэж. Дагалдаж хоёр дахь булчингаараа 3 толгой шиг ажилладаг гэж та бүхэн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн цээжийн их өдрөө 3 толгой хийвэл хамгийн тохиромжтой. Тэгснээр хамгийн хурдан үр дүн бол гардаг. Харин нуруугаа хийхэд чи хоёр толгой та бүхэн бас давхар ажиллаж байгааг мэдж байгаа. Тэгэхээр нуруугаа хийхдээ хоёр толгой хамт хийвэл хамгийн тохиромжтой. Тэгэхээр мөрөө хийхдээ бол энэ trapezoid булчингаа тэгээ шууны булчингаа хамт хийвэл бас болно. Тэгээ хөлөө мэдээж дангаар нь тусгаарч хийж болно. Тэгэхээр би та бүхэн дагаж болох хэдэн хоёр булчин орсон хойроод бол үеё гэж бодож байна. Эхний өдөр болохоор цээжээ 3 толгой хийчин. Дараач өдөр болохоор нуруугаа 2 толгойтой хийчин. Тэгээ тэрний дараач өдөр болохоор хөлөө хийчин. Тэгээд тэрний дараач өдөр болохоор та бүхэн мөрөө trapezoidтэй тэгээ шууны булчинтай хийчих. Тэгээд нэг юм уу 2 өдөр амраа тэгээ ахиж тавтаж болно. Тэгээ өөр нэг 2 булчин орсон хойрны жишээ юу вэ? Та бүхэн цээжээ 2 толгойтой хийчих болно. Тэгээ дараач өдөр хөлөө хийчих болно. Тэгээ тэрний дараач өдрөө та бүхэн trapeza мөртөө тэгээд юутэй шуутай хийчих болно. Тэгээд тэрний дараач өдөр та бүхэн нуруугаа 3 толгойтой бол хийчих болно. Тэгээд нэг юм уу 2 өдөр амраад бол тавтаж болно. Хамгийн гол нь та бүхэн хойроо хийхдээ тэр хоёр дахь булчингаараа дагалдаж хамт ажилладаг булчиндаа доолт нь 24 цагийн амралт өгөх хэрэгтэй. Амралт өгсөний дараа тэр булчингаа ахиж ажилуулж хэрэглэж болно. Ягаад гэвэл тэр та бүхэн нойр энтрээ сайн аваад тэгээд хоол унд энтрээ сайн идэж авч чадчиход 24 цаг бол тэр хоёр дахь булчиндаа хангалттай бол амралт бол чаддаг. Харин тэр хоёр дахь булчингаа яг шууд хоёр дахь булчингаараа шууд нэг дахь булчингаараа яг ажилуулж ивэл 48 цагийн амралт бол байх ёстой. Одоо шууд нэг дахь булчингаараа гэж юу ч хэлж байгааг би яг эхний хувилбар хэлсэн шүү дээ. Цээжээ 3 толгойтой хийчин. Тэгэхээр ихэвчлэн та бүхэн цээжээ ихтэй хийчлээ тэгээд цээжээ хийсний дараа шууд 3 толгой хийчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3 толгой чинь шууд анхаарал авч ийн гэсэн үг шүү дээ. Хоёр дахь булчингаараа биш. Харин эсрэгээр өөрөө хоёр дахь хувилбар хийсэн шүү дээ. Цээжээ 2 толгойлоо хийжтэй гэхэд цээжээ хийхэд чинь 3 толгой чи 2 дахь булчингаараа дагаж ашиглаж чинь тэгээ өөрөө 2 толгой хийжтэй шүү дээ. Тэгсэн тохиолдолд та бүхэн 24 цагийн амралт өгсөний дараа 3 толгойгоо дахиад ажилуулж ашиглаж болно. Харин үндсэн дасгалтай хамт тэр өдөртөө хамт хийсэн бол тийм ээ цээжээ хийсний дараа 3 толгойгоо хийсэн бол өөрөө 48 цагийн дараа цээж 3 толгойгоо дахиж бол хийж өгөхөд болно. Тэр өөрөө нойр энтрээ 100 аваад хоол энтрээ 100 идсэн бол 48 цаг бол болно. За зогсоос тэг өнөөдрийн бичлэгийг үгээр дуусгая. Та бүхэн нэгэ дэмжиж байвал лайктаараа шеэр хийгээд өгөөрэй. Ингэснээр та бүхнээс юу ч унахгүй шүү. Тэгээд та бүхэн асуух зүйл байвал ойлгохгүй зүйл байвал асуух зүйл байвал бичлэгийн санд байвал чөлөөтэй явуулцгаарай. Тэгээд зав гарахаар бол бичлэг хийж бол хариулах болно. Өнөөдрийн бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзалтаа түр баяртай залуусаа.